сағат жасайтын тіршілік берілген уақыт бес қолшылық дүниенің буына кетпе тұншығып тағы бір күн келер алдыңда арттағылар қалсын артыңда жаныңда қалсын сенің отбасың досың менен жан жолдасың алыстап шаң тозаңнан алысқа қол созаман әрекетке берекет алладан әкелсем де қара су қараннан алыстап шаң тозаңнан алысқа қол созаман әрекетке берекет алладан әкелсем де қара су қараннан өмір өткенше теңіз қурайды өмір өткенше таулар қирайды бәрі қирайды бәрі қирайды ол күні ешкім шыдай алмайды өмір өткенше сағат тоқтайды өмір өткенше жүректе соқпайды. And we are welcoming his opponent, Shijiruatar Batutgult, representing Mongolia. Удаан Будангаас Балтаны самбын төрлийн 2 мөнгө медалийн эзэн MMA-гийн мэрэгчдийн тудааны эхний 2 тудаанда ядаад байгаа Монгол улсын тамирчин Shijiruatar Batutgult. Шүгүр батны нүгүр дачин мэрс бүү зүхүр би тондоо шааллаа хөдөө хэр батны нэгэр эрдэн чолгоо миний дөр өстөг борцааллуучуд минь намайг сонсоод бүгд сэрэр шүгүр чин залуучуд бай шууны багын жиргэнэ чимэж биш би ордич хилээд хэдэн үгээр нэргэнэ орлон сүлдгэх ажилтгааг дайсны артад явуулдаг их орныхон тушаалыг 100% бэлдэж давуулдаг харьцуулах харахгүй жирийн зэргийг бүтэнтэй харуулсан сошиг залуу сэрчиг авсан нэгэнтэй амьдрал дээрээ зэргийн байлаач агааргүй шүгүр чин алга хаагаагүй залуучууд бидний дэргэд төгөрчин хараанаас халтаа гарсан 84 төрүүлнэ барианд ороод бусад ангийн 30 минут хүлээнэ нутгийн очоо тэнгээс бухад нутгийн охид гүгээстэй хэсэг хилдэж бид дараахан харин хөнжил гүгээтэй. Ladies and gentlemen, and the referee in charge of this bout, Mr. Mohammad Sulaiman, representing Singapore. За цэргийн тусгай Тэг 84 дугаар анги Десант бомбер клубын тамирчин Батитгэлт Байлдааны самбын хашаа авраг Монгол зоогийн хашаа авраг сонсогчийн алдар тэмцээний авраг армийн авраг шалруулах тэмцээний алт төрлийн медальт MMA рекорд нь 2 тэг байгаа залуу. За Найза гэдэг Казахстаны одоо гоё холбоо байдаг тэнд дулдаг Давран Дакана гэж. За эд яг жагссан байгаа сайхан залуучууд л яг хоорондоо үзэж байна да. За ерөнхийдөө MMA рекордын хувьд нэг нь 2 тэг нэг нь 1-1 гэж байгаа боловч гэсэн одоо ерөнхийдөө бол харьцангуй бас сайжирж яваа цаашаа ирээдүйтэй тийм сайхан залуучууд өрсөлдөж байна да. За Цэнхэр булангаас гарсан Даканы хувьд бол баруун итгэлийн хувьд бол зүүн өрөлттэй Батгэлт. За хин нь бол нэгнийгээ сайхан ансан харсан байртай л байж байна да. За Даканы барьдангүй Казак гэж байхгүй. Казахстан тамирчин бол барилжилт харна. За саяны хамгаалт жаахан таарах хүн болчлоо. Буруу суучлаа. Хитрхи хатуураа сууж штэ тий. Тэгж. За одоо булангаа ашиглаад босох хэрэгтэй. Нуруугаа алдаж болохгүй. Булангаа айл болох булан руу айл болох нуруугаа чих хэрэгтэй хойшоо. Булангуу шахаал нуруугаа харуулаад эргээд хүн тий өртөч рүүгээ эргэж гарах хэрэгтэй байгаа. Тий. Гарын контролтой хэрэгтэй. Тэр гарыг тийж бариуж болохгүй. Тэр бэлгүй. Кейж тор биш одоо юу учраас ринг учраас бас их юутай хэцүү байна. За яг авсаархан ард нь гараа body triangle хөрөг. За бүр body triangle болчихлоо. Баглаад авчлаад хоёр үлрээ. За итгэлийн хувьд бол одоо түгжиж байгаа хөлийг баруун хөлөөрөө доорс нь өсгийг нь сөхөж гаргаж хэрэгтэй те өвдгөрөө. Тийм одоо Дакано бол бүр ингээд байрлал бүтэн хадгалчлаа л та. Одоо ерөн зохид сулруулах тэгшлэг гэ. За хөлс гараагүй би өөрөө байгаа. Тэндээс гулгаж гарна гэдэг хэцүү. Аюултай. За ямар ч гэсэн итгэлийн хувьд бол байрлалаа сайжруулах хэрэгтэй. За доошоо харж иж болохгүй. Чанга доошоо харж ивч болохгүй. Body triangle-ийн тэр барьцыг салах хэрэгтэй байл та. Тэр баруун хөлний хүүхийг салах хэрэгтэй. Хөлөөр дүгдсэн учраас одоо нэг гидсэнд маш их шахалтдаг амьсгалахд хэцүү болно. Тийм ээ. Тэгээд их лав дүгчжээ. Их лав дүгдсэн байна. Тийм. Итгэлийн хувьд одоо бүр шахаа босоод ирмээр байна. За одоо эндээсээ хүзүү эрүүгөө хамгаалах хэрэгтэй. Ой тэгж болохгүй шүү дээ.
хөлний одоо body triangle-ыг салах хэрэгтэй. Ер нь бол одоо body triangle авцсан байхад өрсөлдөгчийг ядарч дээшээ авч босох юм шаардлага байхгүй тий. За одоо баруун хөлний тэр хүүкийг л судлах хэрэгтэй. За одоо бол triangle задарсан. тааза эргүүлэх хэрэгтэй. Одоо өөдөөс нь эргэж авах хэрэгтэй шүү дээ. Тэр зүүн мөрийг өрсөлдөгч рүүгээ чихээ чэйж рүү нэрх хэрэгтэй. Тэгээ хөндлөн татсан байна. Нэг тал бол тэр чигээр Давж ирж болохгүй. За дээр нь гараад юм уу даваад ирэхчүүл болт нэгтарчин. Тийм учраас одоо унсан талдаа байжгаад өрсөлдөж байна. Яг дохоос өтөөд мөрөө игээд гарна шүү дээ. Оо яг эргэж хармаар байна. Зүүн гараа гаргаж садмаар байна. За Сулейман бол маш туршлагатай байна. Кэжиг холдуулж өгөөд яг юу болчихлоо шүү дээ. Рингний олсыг сая холдуулаад өгч юм тий. Тий. За дэжин хүчин салаад. За same position одоо хуучин байрал руу орно. За итгэлийн хувьд бол одоо давуу байралтай очсон. Одоо яраад ирэхгүй сая бол алдаад нэлээд амьсгаа өндөр болцсон баг. Гой тохоо очсон. Зүүн тохоо хорон байна. Гой очлоо. За бид ажиллаж байгаа толгойд руу тэгэл тохоо. Бид толгой гээл ээшлээл ажиллаад ах хэрэгтэй. Зүүн гарыг нь бол их таарсан юм байна. Энэ тохоо дахиад болох гээд шүү дээ. Дахиад болгочмоор байна тий. За даврын нэр гарыг нь даврын нийлээд авцурсан юм байна. Энэ closed guard-а задлж ерөнхийдөө бол нэг butterfly л очих зорилготой байна. Энэ байдлаар даврын төврөөдөө бол одоо бат итгэлд бол нэлийн ашигтай байрал болчихлоо шүү дээ тий. Итгэл болоод одоо хоёр гараал болгоомжтой байх хэрэгтэй. Гар дангаар нь ерөөсөө урагш нь явуулж болохгүй. Гартаа өчүүлнэ. За Кимурагийн давталгаа явж байна да. Кимура буюу мөрөнд өчтөг өчлөлт явж байна. Батглийн зүүн гарт нь лавж байна да. Өөрийнхөө салтаа руу ойлголох лав гараа шургуулж хамгаалах хэрэгтэй. Итгэлийн хувьд л тэгж салгуулж болохгүй шүү дээ. Одоо дээр нь хөлөө тавих хэрэгтэй байдаг хамгаалт нь. Одоо гараа шулуун болгомоор байна. Одоо ингээд өнхрөө явахаар дагаад иргэн. За ингээд топ позишн дээр алдчихлаа. Урдаас нь харъя. Сингл лег болгоод одоо урдаас нь харах хэрэгтэй. Яг боломжтой. Яг гоё. Гараараа тулаа дагаж ирсэн байгаа юм шиг. Рингний олсыг их сул татсан биш үү? За боломжийн. Ерөнхийдөө боломжийн хүнд байрлалаас гараад, байрлалаа ахиулаад хэдэн хүчтэй цохилт хийгээд бас үеийг бол дажгүй дуусгалаа шүү дээ. За их барилдаантай их ядраасан ихний үе явлаа. За энэ шортон дээр нь бол Берлик топ тим гэсэн байна. Энэ бол Алматид байдаг одоо Казахстаны бас дажгүй сайн том MMA баг байдаг. За дахиад яг ихний байрал давтагдах хүндээ. За агуу унагч үзэж байна. За дуруунд дээр үсрээд гарах үед л хог дурлаа. Дахианы үед бол бас байлдааны сам сүртэй. Байлдааны сам би Ази авраг, дэлхийн сумын авраг залуу байна. За тэгээд одоо нэг Master Sport гэдэг одоо Казахстан Монгол энтертэйнмент яг одоо байлдааны сам би спортын мастер Казахстанынхаа тэмцэлтэй залуу. За 94 оны Ази авраг гэж байна. 96 оны залуу. Тийм байна. За энэ Кимураг бол сая эвтэйхэн хамгаалаад юм гарчлаа. Гэтэ цагийн төгсгөл байсан тул бас их эвтэйхэн болчихлоо тийм ээ. Тий, ерөөдөө өөрхөө гар дээр хөлөөрөө дараад хамгаалцсан бол гэж дээрээ алдахгүй боломжтой байсан. За раунд 2. Даврын бол ерөөсөө ойрхон 2 тулдсан л юм лээ. Оны өмнөх 11 сард найзаа дээр нэг тулдаа ялцсан. Сая 3 сард нэг ялгчихсан. Одоо тэгээд энд дэрж ерөнхийдөө тэгээд карьераа дэвшүүлж хөлд орж байна да. Даврын ерөнхийдөө өөрөөсөө барилдаад байна тий. Даврын 12 настайгаас хойш чөлөөт бөхөр барилдсан. За итгэл гоё мэдэрч хамгаалж гарсан да. Саяны өшгөлт буруу шүү. За. Болжээ. Маш гоё мэдэрч хамгаалсан сая. За дахиад тэр дахиад хөлд орж байна. За дахиад хоошо болон руугаа шахах хэрэгтэй. Өөрөө болон руугаа очих хэрэгтэй. Өөрийгөө чирээ явах хэрэгтэй. Болон руугаа очих хэрэгтэй.
Зугаас бөхсөөртэй байлаас үртэй дамирч дандаа давуу тал нь. Тийм. Гэтэ бас баланс нэг тийм сайн биш шүү. Сайн биш байна. Сая бол баланс алдаад эргэжч штэ. Тий. За нэгдүгээр үе дээр энэ байрал дээр 2 удаа очиж үз. За одоо ингээд Ерөнхийдөө өөрийгөө бол барилдаанаараа илүүрхэд ялах магадaltaй гэж үзээд байгаа шүү. тийм байна. Давуу талаа ашиглаад Дахиад body triangle. бод дрангл авах гэж байна. Ерөнхийдөө автсан байна хөлгтэй. Биеийн барил жоохон хөндлөн байна л да. Хөндлөн байгаа учраас одоо болт ороход бол. За энэ болт барьц бүлийн лав харагдаж байна. Яг хөө бяртай хүмүүс бол эндээс боох боломжтой тий. Тийм. Гэтэ яг нөгөө болт авж байгаа гар нь дээдэлтэй байгаа. Тэгээ хүн хөндлөн байгаа учраас Биеийн байрал болохгүй учраас хэцүү. болохгүй л дээ. За одоо бол За ер нь уруулуу зээжээр наагаад ирсэн тэгшрэх гээд лээ шүү. Гэтэ нэлийн дээгүүр юм байна. Эрүүгээр юм байна. Дээгүүрээ. Барьцны хувьд. Тэгэхээр одоо бол нэг аюулаалаа. Боткил ерөөдөө тайван хоёр гараа тохоонд орсон тий төрхөөд зайгаа гаргаад байна. Тэр body triangle-ийг гаргамаар байна. За ерөөдөө triangle байхгүй болсон гэхдээ back control-тайгаа байгаа. За handcuff-тай гар бол цохилт ирэхгүй. Одоо наатлын зүүн гараас цохилт За ирнэ. тийм учраас тэр гараал бариад хамгаалчих хэрэгтэй. За дээгүүрээ давуу зунгааж болно. Өөрөө энэ дэр маш болгоомжтой байхгүй. Сэгсэрч болмоор харагдаж байгаа юм байна. Жохон сэгсрээд өгвөл. Нургаа чангалт сэгсрэх хэрэгтэй. За эвтэйхэн нэг кукийн эвтэйхэн гаргасан. Одоо тэрийг body triangle Одоо дахиад body triangle болгох гээд байна. За бараг л болж байх шүү энэ. авчлаа тий. Авсан уу? За яг нэг тавж авч байгаа. За одоо ерөнхийдөө бараг дэгмээрээ Төвч маягтай болчихлоо. тий. За энэ дэр болгоомжтой байхгүй зохилтууд хэрнэ. Зохилтуудаар анхаар сарниулж За боос. Сулейман тэр рингний дээгүүр орсон олсыг салахгүй бол одоо энэ дэр байр солих мөчтөр итгэл маш болгоомжтой байгаа хэрэгтэй. Байр ахиулчих гээд байдаг. За зэрэгтэлж бараг сануулж энэ дөө эргээ сануул. Харин тий. Тий. Энэ барьц сэтгэргээ сая энэ дээр барьцаад авшруулчих. За энэ гарыг л угаасаа хоёр гараар бариад хамгаалчихгүй бол. За дэвжээний шүүгчээр байсан Сулейман гэдэг шүүгч өмнө нь бас Монгол төрч тэмцээн дээр дэвжээний шүүгчээр ажиллаж байсан. Шүүгч байна. Таиландын одоо яг Олимпиад дээр бол дэвжээний шүүгчээр ажилладаг. Манчи Бишоп Эвертүүд дээр бас гарч шүүгчээр ажилладаг. Залуу хүмүүс шилдэг шүүгч байна. Жижигсүг хар бустай шүүгч. Тий, жижигсүг хар бустай шүүгч. Хар бус хоёр дантай. За body triangle хийсэн зүгтсэн. Backpack буюу ерөөхдөө үргэвчиг байралд ирсэн тийм ээ. Тийм. Араас нь цогцолтор монжоод байгаа шүү дээ. Аснаас суурж болохгүй. За Зүүмөр бол цааш нь ч их иргэмээр байгаа юм да. Тэгэхээр бол за хоёр гараар ээлжлэл цохиол довтолж байна. Гэтэ бас энэ байрал дээр удвал даврын өөрийнх нь хөл нь бас ядрам ер нь тий. хөл их зүцэн шүү. Body triangle дээр ингэ зүгдэж дээр их байвал хөл их зүцэн. За Хөлийн булчингууд их бадаардаг. Сулейман одоо сая тэгэл сануулж ах шиг байна. Бити кейж зурдаг. Канадаас зураад онсоос зураад гэж болохгүй. За энэ болт руу лав орч. За. Царайны өөрөл дээр нугасаа яг сая болт орж байгаа харагдаж байна тий. Тийм. Ерөнхийдөө бол тэр ихний тек дауныг алдаж торлоо очдгоос ер нь бүх байр буруу болж эхэллээ л дээ. За ямар ч байсан энэ картууд бол үнэхээр галзуу гарч яг л одоо үнэхээр чанартай залуучуудыг л сайхан гаргаж ирж сайхан дуулж. За ямар ч гэсэн итгэл маань матгэл маань өөрийнхөө бас яг ботсон санс юм сайн гаргаж чадсан. Тэр жагаа авчлаа гэж байна тий. Давраны хувьд бол ерөөхдөө барилал гэдэг тактиктай гарч ирсэн. Тэгээ 12 наснаас хойш бүхий спортоор хичээлсэн энэ залуу байт юм байна. Grappling, самбо тий. Олон төрлийн спортоор хичээлсэн залуу байна. За тэгээ дэвжээний хөтлөгч та бүхэн үлдээ тий. The winner is blue corner, Dauren Dakenov, representing Kazakhstan. Ядагч хөх булангаас Казахстан улсын тамирчин Dauren Dakenov.
За баяр хүргэе. Казахстан улсын тамирчин бүгдээрээ алгадашд мэдгэлээ. Баяр хүргэе танд. За та сэтгэлээ хуваалцааш. Разрешите поздравить вас с победой и ваши впечатления о прошедшем бое. Ассаламу алейкум, Улаанбаатар. Құрметті спорт сүйер қауым, спорт жанашырлар, көрермендер. Аллаға шүкір бүгінгі жеңіске жетіп отырмыз. Алдымен ағайымның арқасы, кейін өзіміздің еңбегіміз. Көп рахмет ағай сізге. Осы еңбекте осы шетелдің аренаға шығарып жатқандарыңызға. Және де осы сәтті пайдалана отырып, Қазақстанға барлық жанкүйерлерге жалын сәлем жолдаймын. Ең бастысы отбасыма рахмет айтқым келеді. Добрый вечер, Улаанбаатар! Улаанбаатар чудо Öremendi. Всем огромное спасибо, что приехал поддержать ММА. Энд хүрэлцэн ирээд холимог тулааны энэхүү тэмцээнд биднийг дэмжихээр хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгд нь баярлалаа. Я очень благодарен за сегодняшний день. Это сколько времени, силы, энергии. Благодарю тренера и также моих близких родственников из Казахстана, из моего родного города семей. Хочу пожелать огромное спасибо всех тех, кто мне от души. Хорвогийн энэ өдрийг натаа хамт хуваалцсан та бүхэндээ бүгд нь баярлалаа. Будем дальше показывать высокий уровень, иншаллах. Мөн тэгээд намайг дэмжихээр ирсэн манай Казахстанаас намайг дэмжихээр хүрэлцэн ирсэн бүх ах トゥ найз нөхөдтэй болон намайг дасгалжуулах энэхүү тэмцээнд оролцуулсан дасгалжуулагчдаа бас талархлаа илэрхийлье. Казахстан улсын тамирчин Даррен Дакенов.